Мэндийг хүргэе. За бүгдээ хамтдаа өнөөдөр 2 дугаар Тесалоник номын 1-р бүлгийн 11-ээс 12 дугаар ишлэлийг хамт уншъя. 2 дугаар Тесалоник номын 1-р бүлгийн 11-ээс 12 дугаар ишлэл. За та бүгдийн өмнө слайдн дээр гарсан байгаа. За тэгээ энэ тус ишлэлийг би та бүхэнд чангаар дуудан уншиж өгье. Тиймээс бидний бурхан та нарыг дуудлагадаа зохистой хэмээн тооцоод зогсохгүй. Та нарын хийхийг зорьсон аливаа сайн хүсэл, итгэлийн үйл хэргийг өөрийнхөө хүчээр биелүүлэх болтугай хэмээн бид та нарын төлөө үргэлж залбирдаг. Тэгвэл бид бүгдийн эзэн Есүсийн нэр та нарын дунд алдаршиж, та нар бидний бурхан ба эзэн Христ Есүсийн хайр нэгүслэр түүнтэй нэгдснээр алдаршнаа. Амен. За би өнөөдөр эзний үгийг та бүхэнтэй дуудлагадаа зохистой явах нь гэдэг сэдвээр хуваалцъя. Дуудлагадаа зохистой явах нь. За та бүхэн сайн анзаарж байгаа тийм ээ. Бид нар сүүлийн одоо ингээд 4-5 бүтэн сая өдрийн туршид дуудлага гэдэг нэгэн том сэдв дор дуудлагатай холбоотой олон чухал зүйлсүүдийг хамтдаа үзэж, хамтдаа бид суралцж байгаа. За хамгийн эхлээд дуудлага гэдэг сэдвээр үтсэн. Бурхан биднийг дууддаг. За тэр сэдвүүдээр бол одоо Симон Петрийн талаар бүгдээ хамтдаа сурж ирсэн. Есүс Симон Петрийг чи хүмүүсийн загасчин байх болно гэд дуудсан тий. Тэр талаар ярьж ирсэн. За дараагийн сургаал дээр нь болохоор дуудлага бид ер нь хэрхэн таньж мэдэх вэ? Би ер нь ямар дуудлагатай? Хүн болгон өөр өөр дуудлагатай. Бурханы хүн болгоны амьдралд бурхан өөр өөр зориг, төлөвлөгөөг онцгойлон бэлдсэн байдаг. Өөрийнхөө тэр дуудлагыг ер нь яаж мэдэх юм бэ? За дуудлага танин мэдэх 4 арга замын талаар 2 дугаарт нь бид суралцж ирсэн. За 3 дугаарт нь дуудлагынхаа дагуу бурханд үйлчлэхдээ бэлэг авяасаараа үйлчлэе. Тэгвэл ямар бэлэг авяас байдیں۔ Тэр бэлэг авяасууд яаж чухам ажилдаг юм? Тэр бэлэг авяасыг бид яаж авах вэ гэдэг сэдвээр бид хамтдаа сурсан байна. Тийм ээ, тэр бэлэг авяасуудаа яаж ялгаж мэдэх вэ? Тэр бэлэг авяас өнөөдөр манай чуулганд бид бүгдийн харилцааны донд хэрхэн ажилдаг вэ гэдэг талаар бид нар хамтдаа суралцаа явсан байна. За хамгийн сүүлд бэлэг авяас ба гар тавилт буюу бэлэг авяасыг бид гар тавилтаар дамжуулан авдгаа гэд Библиэлд байгаа одоо гар тавилтын талаар бид нар нэлээд дэлгэрэнгүй чухал хэдэн зүйлсүүдийг үүсгэн. Дандаа л дуудлагатай холбоотой дуудлага хэрхэн биелүүлэх үү, хэрэгжүүлэх үү гэдэгтэй холбоотой сэдвүүд яваад байна гэсэн үг шүү дээ энэ чинь. За тэгвэл өнөөдөр хамгийн сүүлийн сэдв дуудлагадаа зохистой явах нь гэдэг сэдвээр хамтдаа эзний үгийг сурья. За бидний саяны уншсан Библийн ишлэл дээр хэлж байна те 11 дугаар ишлэлийг хамгийн эхний өгүүлбэрийг та нар харж байгаа бол ингэж хэлж байна. Тиймээс бидний бурхан та нарыг дуудлагадаа зохистой хэмээн тооцоод зогсохгүй. Та нарын хийхийг зорьсон аливаа сайн хүсэл, итгэлийн үйл хэргийг өөрийнхөө хүчээр биелүүлэх болтугай хэмээн бид та нарын төлөө үргэлж залбирдаг гэж хэлсэн. Тэгэхээр Илч Паул Тесалоник хотын Христ итгэгчдийн төлөө, Тесалоник хотын чуулганы төлөө Илч Паул болон түүний багийнхан тийм үү? Сайн мэдээ тараагч чуулганд ирдэг элчийн багийнхан Тесалоник хотын чуулганы төлөө залбирч яана л да. Өдөр бүр үргэлж залбирч яана л да. Тэг ингэж үргэлж залбирахдаа тэд юу гэж залбирч ирсэн бэ гэхээр Тесалоник хотын Христ итгэгч нар бурхнаар дуудагдсан дуудлагадаа зохистой яваасаа. Тэгээд бурхан тэднийг өөрийнх нь дуудлагад зохистой явж гин гэж бурхан тэднийг харахтаа тэгж тооцоосоо. Тийм ээ. Тэгэхээр бурхан Тесалоникийн итгэгчдийг харахтаа энэ хүмүүс миний тэднийг дуудсан дуудлагад зохистой явдаг хүмүүс юм а гэж бурхан харах нь байна тийм ээ. Тэгэхээр тэгж хардаг болтол нь Тесалоник хотын итгэгч нар бурхны дуудлаганд зохистой явдаг болоосоо гэж Паул залбирч штэ. Тэгээ цааш нь дараагийн өгүүлбэрийг унших юм бол энэ дуудлага гэдэг чинь чухам юу хэлээд байгаа юм бэ гэдгийг дараагийн өгүүлбэр нь үргэлжлүүлээ цааш нь үргэлжлүүлээ хэлж байна тийм ээ. Зогсохгүй гэд цаашаа үргэлжилж байна. Зогстой хэмээн тооцоод зогсохгүй. Та нарын хийхийг зорьсон аливаа сайн хүсэл, итгэлийн үйл хэргийг өөрийн хүчээр биелүүлэх болтугай хэмээн бид та нарын төлөө үргэлж залбирдаг гэж. Тэгэхээр бурхан биднийг дуудсан дуудлага гэж жоохон юу хэлээд байгаа юм бэ гэхээр хийхийг зорьсон аливаа сайн хүсэл, итгэлийн үйл хэргийг маань л хэлээд байна л да. Бид Есүст итгэлээ. Есүст итгээд эзнийг таньж мэдээд, бурханыг таньж мэдээд, эзэнд итгээд эхлэнгүүт бидний амьдралын зорилго өөрчлөгддөг. Амьдралын зорилго өөрчлөгдөн гэдэг нь ямар утгаар нь хэлж яах гэхээр зөвхөн хувийн амбицийн төлөө амьдрах биш. Зөвхөн ингээл нэг өөрөө л баян тархан сайхан амьдрах гэхээсээ илүүтэй бусдын төлөө сайн сайхан зорилгыг агуулж эхэлдэг.
Үүнийг би итгэлээрээ хийж гүйцэлдүүлэх юмсан гэж бодож зорж эхэлдэг. Энэ чинь өөрөө миний дуудлага болж байгаа байхгүй. Тийм учраас юу гэж хэлж яах гэхээр дуудлагадаа зохистой хэмээн тооцоод гэж цааш нь үргэлжлүүлээд хэлэхдээ тэр дуудлага гэдэг чинь жоохон юу хэлээд байгаа юм бэ? Хөөе нараа наашир, хөөе сараа наашир гэд хин нэг дууддагтай адилхан бурхан биднийг дуудаад байна л да. Гэхдээ юу руу дуудаад байгаа юм бэ? Нэгдүгээр өөрийг нь таньж мэдэж хожим мөнх амийг авах авралын төлөө бурхан биднийг дуудсан. Үүний төлөө бурхан Есүс Христийг илгээсэн. Есүс Христ энэ дэлхий дээр ирээд бидний төлөө амиа өгсөн, дахин амьсан, үхлийг ялсан, итгэл найдварыг бэлгэлсэн. Үүнийг бид бусдад ярих нь бурханы дуудлагыг бусдад дамжуулж байгаа хэрэг. Тэгээ бид Есүс Христийн тухай таньж мэдээд Есүс Христээр дамжуулан бурханд итгээд бурханы замаар явдаг болно гэдэг чинь энэ дуудлагаар явж байна гэсэн утгатай байна. Зөвхөн энэ миний хувийн амьдрал зөвхөн ингээд нэг юм сэтгэл дотроо итгэж үнэмшээд явахыг бас дуудлага гэхээсээ илүүтэй үйл хэргийг маань бас дуудлага гэж нэрлэдэг байна л да. Яагаад тэгэхээр энэ ишлэл дээр хэлж байна л да. Юу вэ гэхээр та нарын хийхийг зорьсон аливаа сайн хүсэл, итгэлийн үйл хэргийг чинь бурхан өөрийнхөө хүчээр бүрэн биелүүлээсэ гэж. Тэгэхээр бид Есүс Христэд итгээд эхлэнгүүт юмыг ингээд сайнаар бодож эхэлдэг. Сайн зүйлийг хүсэж эхэлдэг. Энэ нийгмийн төлөө сайныг хийчих юмсан, бусдын төлөө сайныг хийчих юмсан гэд бодож сэтгэж эхэлдэг. Тийм учраас ер нь Христэд итгэсэн хүмүүсийн амьдрал их өөрчлөгддөг гэдэг нь ийм утгаар яригадаад байна. Тэд зөвхөн өөртөө л мөнгө хурааж өөрөө сайхан амьдарч хар амиа хичээж амьдарч исэн бол одоо бусдын төлөө амьдарч эхэлдэг. Энэ чинь зорилго өөрчлөгдөж байгаа юм шүү дээ. Энэ чинь сайн хүсэл үстэй. Шоронд байж байгаад Есүс Христэд итгэсэн хүн яг өөртөө адилхан амьдралд алдаж оноод шоронд орсон тэр хүмүүстэй туслахаар амьдралын зорилго нь өөрчлөгддөг. Энэ чинь сайн хүсэл үстэй. Архинд донтолттой байж байгаад Есүс Христэд итгээд архины донтолтоос гарсан нэгэн архинд донтоо явж байгаа нэгнийг харахтаа тэр хүн тусалчих юмсан гэж бодож байна. Энэ чинь сайн зорилго үстэй. Хэлж штэ. Та нарын хийхийг зорьсон аливаа сайн хүсэл гэж хэлээд байна штэ. Нью-Йоркд ирээд монголчуудынхаа чуулганыг босгох юмсан. Энэ чинь сайн хүсэл үстэй. Нью-Йоркд байгаа монголчуудтай сайн мэдээ тарааж олон хүмүүс эзнийг таньж мэдээд аврагдаад энд амьдарч байгаа амьдралын зорилго нь улам илүү гэрэл гэгээтэй бусдын төлөө болж үр дүнтэй сайн сайхан амьдраасаа үүний төлөө бид залбирч байна. Үүний төлөө бид сайн мэдээгээ тарааж байна. Үүний төлөө бид чуулганыхаа үйл ажиллагааг оолж байна. Энэ чинь сайн хүсэл үстэй. Та өнөөдөр Монголд байгаа ах トゥ нартай нэг тусалчих. Энэ чинь сайн хүсэл үстэй. Өмнө нь нуугдаж амьдарч исэн бол одоо ил гарч амьдрий. Тийм ээ? Өмнө нь одоо хин нэг ингээд одоо юу гэдгийг хин нэгнээс нуугдаад ингээд үзий ядаад амьдарч исэн бол одоо тэр хүнтэйгээ эвлэрий. Энэ чинь сайн хүсэл үстэй. Тэгээ ингэж хүсээд итгэлийн үйл хэрэг гэж штэ. Тэгээ ингэж хүссэн хүслийнхаа дагуу Христ итгэсэн итгэлээрээ ингээ үйл хэрэг болгоод үүнийгээ ингээ амьдралын зорилго болгоо явж байгаа чинь л танд бурхнаас өгсөн дуудлага байгаа тоххой. Тэгэхээр дуудлага ингээд үндсэндээ хоёр янз гэж ойлгож болох нь шүү дээ. Нэгдүгээрх нь би аврал авахар дуудагдсан мөн. Есүс Христийн дотор аврал авахар дуудагдсан мөн. Нөгөөх нь тэр итгэлээрээ дамжуулан сайныг хүсээд бусдын төлөө сайныг хийж итгэлийн юм үйл хэрэг би хийхээр амьдрч эхэлж байна. Энэ чинь бурхнаас надад өгсөн дуудлага байгаа тоххой. Тэгэхээр энэ дуудлагыг чинь бурхан өөрийнхөө хүчээр таны амьдралд биелүүлж өгөөсэй. Таны тэр хийж байгаа гарын ажил үүсийг чинь амжилттай болгож өгөөсэй гэж бид залбирж байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ яг энэ залбирлын дагуу би ч гэсэн та бүгдийн төлөө залбирж байгаа. Манай Нью-Йоркд амьдарч байгаа монголчууд маань Есүсийг нэгдүгээр таньж мэдэж эзний дуудлагыг сэтгэлдээ хүлээж аваасай. Нэгд. Хоёрт тэдний амьдралын зорилго өөрчлөгдөж Монгол орноо өрөөгөөсэй. Ах トゥ амраг садангаа эвээгээсэй. Энд амьдарч байгаа бие биендээ илүү сайныг хийгээсэй. Бурхны хаанчлалын төлөө, сайн мэдээний төлөө, энэ нийгмийн болохгүй бүтэхгүй хэцүү зүйлсүүдийн төлөө сайн зүйлийг хийж амьдраасай. Үүний төлөө залбирч байна. Энэ чинь биднээс өгсөн, энэ чинь таны амьдралд өгсөн Бурхны дуудлага байхгүй. Тэгэхээр энэ дуудлага хэрэгжээсэй гэж бид та нарын төлөө залбирч байна гэж Илч Паул хэлж штэ. Тэгэд энэ ишлэлийн маань гол түлхүүр үг нь юу вэ гэхээр дуудлагадаа зохистой хэмээн тооцоод гэж байна, тийм үү? Тэгэхээр бид энэ дуудагдсан дуудлагандаа зохистой амьдрах хэрэгтэй байна. Дуудагдчаад өөрөөр амьдраад байвал зохисгүй амьдраад байна штэ. Тийм биз? Тамирчин хүн тамирчин биш юм шиг амьдраад байвал тэр чинь тамирчны амьдралтаа зохисгүй амьдраад байна гэсэн үг үстэй. Хитрхи идэж уугаад наргиц ингээл амьдраад байвал тамирчин хүн амжилт гаргахгүй. Тэгвэл тамирчин хүн бол тамирчин хүн шиг амьдрах хэрэгтэй. Тамирчны одоо амьдралдаа тамирчны зорилгодоо энэ хүн зохистой явах хэрэгтэй. Тийм үү? Санхүүч одоо мэрэгжилтэй хүн бол санхүүгийн одоо тооцоогоо зөв сайн хийж санхүүч хүн шиг амьдрах хэрэгтэй. Чинь дуудлагадаа зохистой амьдрж байгаа үстэй, тийм ээ?
Уран бүтээлч хүн бол одоо уран бүтээлээ тойрохын төлөө өөрийнхөө бүх санаа бодол бүх юмаа зориулдаг. Энд чинь тэр өөрийнхөө дуудлагатай зохистой амьдарч байгаа үстэй. Тэгвэл бурхан бидний дуудсан тэр дуудлагатаа та бид хоёр зохистой амьдрах ёстой. Тэгэхээр би энэ дуудлага гэдэг энэ цуврал номлолынхаа төгсгөлд дуудлагатай зохистой амьдрья гэдэг уриалгаар би энэ цувралын сүүлчийн номлолоо та бүхэндээ толилуулж байна л да. Тэгэхээр бид эзэн Иесус Христээр дуудагдсан бол эзэн Иесус Христийн үгийн дагуу зохистой амьдрах ёстой. Эзэн Иесус Христийн зорилгын дагуу бид зохистой амьдрах ёстой. Ингэвэл юу болох вэ гэдэг дараагийн 12 дугаар ишлэл дээр хэлчихлээ л дээ. Тэгвэл за та нарын урд байгаа слайдын дээр чинь цаашаа үргэлжилж байна. Тэгвэл бид бүгдийн эзэн Иесусийн нэр тэгвэл гэдэг чинь юу гэсэн үг вэ? Та энэ дуудлагын дагуу зохистой амьдрвал гэсэн утгатай шүү дээ. Хэрвээ та энэ дуудлаганд зохистой амьдрах юм бол яах вэ? Бид бүгдийн эзэн Иесусийн нэр та нарын дунд алдаршиж та нар бидний бурхан ба эзэн Христ Иесусийн хайр нэгүслэр түүнтэй нэгдснээр алдаршнаа. 2 удаа алдаршнаа гэдэг үг гарчлаа энэ дэр. Нэгдүгüүрх нь Иесус та нарын дунд алдаршина. Хоёрдугаар та нар Иесустэй хамт алдаршина гэж байгаа байхгүй. Тэгэхээр дуудлагынхаа дагуу бид амьдарч дуудлагынхаа зохистой бид ингээд явхад миний амьдралаар Иесус алдарч идэг байна. Миний амьдралыг харахтаа хүн энэ Иесус ямар гоё юм бэ? Яасан мундаг юм бэ? Иесусийн цуглаанд яваад энэ хүн өөрчлөгдсөн байна. Иесуст яваад энэ хүн ингээд амьдрал нь өөрчлөгдөд харилцаа нь гоё болоод ингээд одоо юу гэдгийг тийм ээ? Хүнийг нэг хараад өрөөгөөд ахаа болоод харахаа болоод өрөөх ёстой шүү харин тийм ээ? Ингээд зан чанар нь өөрчлөгдөд амьдрал ахуй нь өөрчлөгдөд энэ хүн чинь ингээд сайн юм байна. Энийг харахтаа хүн хэнийг алдаршуулах вэ? Иесусыг л алдаршуулна үстэй. Нөгөө талаар та өөрөө алдаршиж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр Иесустэй хамт түүнтэй нэгдснээр та Иесустэй нэгдэж Иесусийн дуудлагын зохистой амьдрснараа та өөрөө бас алдаршиж штэ. Тэгэхээр Иесусийн нэр алдаршихын хэрээр та бид алдаршдаг. Тийм ээ? Ийм үр дүн гарна гэж. За тэгэхээр 2 дугаар Тесалоник 1-р бүлгийн 11-12 гэсэн энэ хоёр ишлэлийг бид хамтдаа уншлаа. 11-р ишлэл дээр нь юу гэж хэлж байгаа нөхлөөр та дуудагдсан дуудлагадаа зохистой амьдраарай. Тэнгүүд 12 дугаар ишлэл дээр хэрвээ тэгж амьдрах юм бол гарах үр дүнгийн 12 дугаар ишлэл дээр нь хэлж байна. Тэгвэл Иесусийн нэрч алдаршин, та ч өөрөө алдарш. Та Иесустэй нэгдээд Иесусийн нэр алдаршиж байгаа юм чинь та ч гэсэн хамт алдаршиж байгаа байхгүй. Ингэж алдарших болно гэж. Энэ одоо эзний үг бидэнд зааж өгч байна л да. Бид нар сая 2-7 хоногийн өмнө энэ жилийнхаа кемпинг хийсэн байгаа. Манай Нью-Йорк Монгол цуглаан. За кемпинг маань гол ураа ажил юу байсан бэ гэхээр Эфес номын 4-р бүлэг дээрээс бид нар эв нэгдлээ хадгалах тун гэдэг сэдвээр энэ кемпинг бид нар хийсэн. За тэгээд өглөөний Библи судлалын жижиг бүлгийн цаг дээр Эфес номын 4-р бүлгийн 1-р ишлэлийг та нар уншиж яснаа санаж байгаа бах гэж би найдаж байна. Тэр 4-р бүлгийн 1-р ишлэл дээр ингэж хэлсэн байдаг. Дараагийн ишлэг гаргаад өгөхгүй. Ингэж хэлсэн байдаг. Тиймд дуудагдсан дуудлагадаа зохистой амьдрахыг эзний төлөө хоригдол болсон би та нараас гуй гэж хэлж байна. Паул одоо Тесалоникчуудад дуудлагадаа зохистой амьдраарай гэж Тесалоникчуудын төлөө залбираа зогсохгүй. Эфес хотын Христ итгэгчдийн төлөө дуудлагадаа зохистой яваарай гэж би та нараас гуй гэж хэлж штэ бүртээ. Та нар чи Есүст итгэсэн хүмүүс шүү дээ. Та нар чи Христийн хүмүүс шүү дээ. Тэгвэл энэ дуудлагадаа зохистой амьдраач гэж би та нараас гуй гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр Библийн хоёр газар тийм үү? Тесалоник номон дээр, Эфес номон дээр өнөөдөр бидэнд хандаж Бурхны үг юу гэж хэлсэн байна? Дуудагдсан дуудлагадаа зохистой амьдраарай. Тийм ээ? Бидний дуудлага гэж юу юм? Есүс Христээр аврал авч Бурхны хүүхэд болохоор дуудагдсан нэг талаар мөн нөгөө талаар бид сайныг хүсэж итгэлийн үйл хэргийг энэ хорвоо дэлхий дээр хийхин тулд дуудагдсан байхгүй бас. Тийм ээ? Тэгэхээр өнөөдөр та бид нар Есүс Христэд зүрх сэтгэлдээ итгэж байгаараа бидний гим нүгэл уучлагдсан Бурхны хүүхдүүд болж Есүсийн уучлалыг аваад мөн хэмээг авсан уу? Энэ дуудлага мөн үү? Мөн. Ийм болохын тулд дуудагдсан уу? Дуудагдсан мөн. Тэгээд аврал аваад болоо юу? Үгүй. Одоо та бид энэ хорвоогоо харахтаа сайн зүйлийг хүсээд тэр сайн зүйлийн төлөө Есүст итгэсэн итгэлээрээ тэрний төлөө үйл хэрэг болгон явах нь бидний хоёр дахь шатны дуудлага байна. Тийм ээ? Энэ дуудлагандаа ингэж дуудлагынхаа төлөө бид явахдаа бид зохистой амьдрах хэрэгтэй байна. Тийм ээ? Бүх гिचээл яг барилддгүй хүнийг одоо бүх гэх үү. Тийм ээ? Ингээл бүх л гэдэг тэгэл барилдахгүй л яваад байвал тэр ч одоо бүх вэ чадахгүй тийм ээ? Тэгэхээр бид өөрсдөө Бурхнаар дуудагдсан гэж байгаа бол тэр дуудлагынхаа дагуу амьдрах хэрэгтэй. Дуудлагадаа бид зохистой амьдрах хэрэгтэй.
Тэр итгэлийн үйл хэргийг бид явуулах ёстой. Тэгэхээр Нью-Йорк Монгол чуулган бол бидний дуудлагын нэг хэсэг. Бурхан таныг дуудсан том дуудлагын чинь нэг хэсэг гэж би хэлмээр байна. Мэдээж бүх зүйл гэж би хэлэхгүй. Гэхдээ таны дуудлагын салшгүй нэг хэсэг гэдгийг би баттаа хэлмээр байна. Мэдээж та Нью-Йоркд байсан ч, Монголд байсан ч, Хятадд байсан ч, Шанхайд байсан ч, хаана байсан ч та аврал авахар дуудагдсан хүн мөн үү? Мөн. Энэ бол таны том дуудлага байхгүй юу? Үндсэн том зураглал, таны дуудлага чинь том зураглал. Энэ дуудлага дотроо Нью-Йорк Монгол чуулганаараа дамжуулан та сайн зүйлийн төлөө, итгэлийн үйл хэргийн төлөө явуулж байгаа чинь Бурхны бас нэг танд зориулсан нарийн төлөвлөгөө, нарийн дуудлага байгаа байхгүй юу? Тэгвэл энэ дуудлагандаа бүгдээрээ зохистой амьдрья. Яаж зохистой амьдрах вэ? Би дараах 5 зүйлийг өнөөдөр та нарт уриалмаар байна. Дуудлагадаа зохистой амьдрах дараах 5 зүйлийг би та нарт уриалмаар байна. Бид Бурханаар дуудагдсан хүмүүс юм бол юуны төрөнд бид Бурхантайгаа хамт алхах ёстой. Бурханаар дуудагдсан гэчихэд Бурханаас салангад яваад иш болохгүй шүү дээ. Тийм биз? Бурханаар дуудагдсан бол Есүс Христээр бид дуудагдсан бол Есүс Христтэй бид хамт алхах ёстой. Тэгээ яаж хамт алхах юм? Яг би өнөөдөр бодит амьдрал дээр Христтэй хамт алхаж байгаа гэдгийг би яг яаж мэдэх юм? Та залбирч, Библийг уншиж, эзний үгийн дагуу өдөр тутмын амьдралдаа өөрийнхөө зан, хандлага, характер, бусдад харилцах харилцаа, хань ижил, үр хүүхдтэйгээ харилцаагаа та Есүсийн хайрын дагуу өөрчилж, эн чинь Есүсийн хүсэл шүү дээ. Тийм учраас би ингэж амьдрах ёстой шүү дээ гэж бодоод явж байгаа бол та Бурхантай хамт алхаж байна гэж би хэлэх гээд байна. Гэтэл огт ингэж санаа зовхгүй, огт ингэж гимшиж байгаа ч юм байхгүй, өөрийгөө залруулж байгаа ч юм байхгүй. Яг урдын адил дураараа дургаад дунд чөмгөрөж иргэд байгаа бол Бурхантай хамт алхаж чинь гэж хэлж чадахгүй энийг. Бүтэн сайдар болохоор цуглаан дээрч харагдаад байдаг. 7 хоногийн дундор болохоор өөрөөр амьдраад байдаг. Энэ Бурхантай хамт алхаж байгаа алхаа мөн үү? Бурхантай хамт алхана гэдэг чинь зөвхөн бүтэн сайнны цуглаанд ирэхийн нэр биш. Бурхантай хамт алхана гэдэг чинь та өдөр бүр эзэнтэй холбоотой харилцаатай байж би чинь Бурханы хүн учраас би чи энэ ажлыг хийхдээ ямар байх ёстой вэ? Би энэ ажилд би яаж хандах ёстой вэ? Гэдгээ бодож та бусдтай харилцаж үйлдэж амьдарч яана гэдэг чинь та Бурхантай хамт алхаж байгаагийн хэлбэр юм. Бурхантай хамт алхдаг хүн бол Бурхантай цаг гаргадаг. Залбирахад цаг гаргана. Библи уншихад цаг гаргана. Бурханыхаа үгээс суралцсан. Тэр үгийн дагуу амьдарч байгаа хэсэгтэрээ анхааралтай байна. Хэрвээ алдаа гаргавал эзний өмнө гимшин. Тэгээд Бурханы мэлмид тэр дуудлагатай зохистой амьдрахын төлөө хувьдаа залбирч эзнээсээ тусламж гуйж эзнийхээ хүслийн дагуу амьдрах энэ бол таны дуудлагатай зохистой амьдарч байгаагийн эхний хэлбэр юм аа. Эхний хэлбэр юм аа. Мэдээж бидэрт сорилт бол ирдэг тийм ээ. Сорилт бол ирдэг. Бидний санаа бодолд янз янзын сорилтууд орж ирдэг. Тэгээ би өмнө танаас бас нэг хэлжсэн да. 1517 онд энэ католик шашинд одоо шинжилэлт хийгээд энэ католик шашин маш завхарсан буруу байна гэд шинжилэлт хийсэн Мартин Лютер гээд Германы санваартан хэлжсэн тийм. Толгойд өгөрч шувуу нисч өнгөрөхийг та болиулж чадахгүй. Гэхдээ шувуу толгойд өрчин суугаад үүрээ засахыг бол болиулж чадна гэж хэлжсэн. Яг үүнтэй адилхан аливаа муу санаа бодол сорилт орж ирэхийг бол үгүйсэхгүй. Гэхдээ тэрэнд өөрийгөө эзэмдүүлэхгүй байх нь бол таны сонголт юм аа. Та хүсвэл эзэмдүүлэхгүй байж болно. Энийг би зөвшөөрөхгүй, би ингэж амьдрахгүй, би ийм санаа бодлоор явахгүй. Би чи итгэгч хүн шүү дээ гэд эзний үгийг өөртөө тунхаглаад залбираад энэ санаа бодлыг өөрөөсөө хөөгөөд сэтгэлээ хариулаад явж байгаа бол та Бурхантай хамт алхаж байгаа юм аа. Та хэн нэгэн хүнтэй муудалцаад эргээд миний буруу байж дээ гэж утсан бол уушлагуугаад харилцаагаа эвлэрүүлээд явж байгаа бол та Бурханы хүн байна. Алдаа гарахгүй хүн байхгүй шүү дээ. Хэрвээ та ямарваа нэгэн гим нүгэл үйлдээд үнэхээр өөрийгөө зүр сэтгэл дотор зэмлээд явж байгаа бол Бурхан минь намайг уучлаарай. Надад энэ нүглийг дахин хийхгүй байхад минь туслаач гэд итгээд амьдарч байгаа бол та өөрийгөө Бурхантай хамт алхахад зориулж яана гэсэн утгатай. Та орой унтахдаа эсвэл өглөө эсвэл өдөр ажиллаа хийж байхдаа эзэн минь ээ намайг ивээгээрээ энэ өдрийн ажил үйлс минь ивээгээрээ гэд залбираад эзний нэрийг дуудаж байгаа бол та эзэнтэй хамт алхаж яана гэсэн үг. Та Библийг эргүүлээд уншаад тэгээд тэндээс өөртөө сургамж аваад шин зүйлийг таньж мэдээд мэдэхгүй зүйлээ тэмдэглээ дараа нь хүнээс асуугаад суралцаад ингэ явж байгаа бол та Бурхантай хамт алхаж яана гэсэн үг. Бурхан таныг ивээх болно. Хоёрдугаарт Бурхантай хамт алхах гэдэг нь бусадтай хамт алхахын нэр юм аа. Ганцаараа амжилтанд хүрсэн хүн хэзээч байдаггүй. Манай монголчууд ярьдаг ганц хүн айл болохгүй, ганц мод гал болохгүй гэж.
Тэгэхээр ганцаараа амжилтанд хүрсэн хүн гэж нэгч байхгүй. Заавал ямар нэгэн хамт олонтой байж аж хүн зорилгодоо хүрдэг. Хүн үр дүнтэй амьдрдаг. Хүн тодорхой тэр нэг хүсч мөрөөдөж байгаа мөрөөдөл хүслээ биелүүлж чаддаг. Тэгэхээр бид гав ганцаараа зүтгэснээр бид амжилтанд хүрэхгүй. Бид хамтдаа байж өгөө дутуугаа гүйцээж нэг нэгэндээ эргэтэн болж үйлчилж тийм үү, нэг биеийн олон эргэтэн шиг бие биендээ хөлнийхөө үргийг, ам амныхаа үргийг, нүднийхээ үргийг, чихнийхээ үргийг, гарныхаа үргийг биелүүлж ингээ нэг нэгэндээ чаддагаараа тусалж хамтдаа байснараа бид зорилгодоо хүрэх болно. Бид дуудлагаа биелүүлэх болно. Тэгэхээр Бурхны бидэнд өгсөн тэр дуудлагыг би хэрэгжүүлэхийн тулд би ганцаараа явж байгаа хүрчтэй юм биш. Энэ заавал надад хамтрагч хэрэгтэй. Энэ заавал надад баг хамт олон хэрэгтэй. Тийм учраас Нью-Йорк Монгол чуулган болов ганц төгөлдөр гэдэг хүн ирээд номлчингууд босчдаг бас биш. Энд таны залбирал, энд таны өргөл, энд таны хичээл зүтгэл, энд таны зориулалт, энд таны сайн мэдээ тараалт, энд таны санаа тавилт хамтдаа нийлжиж эзний энэ дуудлага хэрэгжиж биелэх болно. Гэр бүл дээр ч адилхан, байгууллага дээр ч адилхан, сүм чуулган дээр ч адилхан, улс орон дээр ч адилхан. Ерөөсөө хүний нийгмийн бүхэн салбаруудад хүн гэдэг амьтан чинь хамтдаа байж ижил тэр зорилго хүсэл мөрөөдөлтөд хүрдэг. Тэр Бурханаас өгөгдсөн дуудлага хэрэгжүүлдэг юм. Тийм болохоор хамтдаа бид алхах нь чухал. Тийм учраас чуулганы хувьд эв нэгдэл гэдэг бол маш чухал байдаг. Маш чухал байдаг. Эв нэгдэл гэдэг бол маш чухал байдаг. Надад байхгүй зүйл нөгөө хүнд байгаа. Миний чадахгүй нөгөө хүн чадж байгаа. Тийм учраас тэр хүн энэ газар байх хэрэгтэй. Тэр хүний чадахгүй би чадж байгаа. Тэр хүний мэдгүй би мэдж байгаа. Тийм учраас би түүнд хэрэгтэй. Бид хоёр хамтдаа байх юм бол илүү их зүйлийг хийж чадна. Илүү их амжилтанд бид хүрч чадна гэж. Дуудлага биелүүлэхэд чухал шаардлагатай хоёр дахь хүчин зүйл бол бид хамтдаа алхах байдаг юм аа. 3 дугаарт дуудлагыг биелүүлэх 3 дахь чухал зүйл бол тууштай итгэмжтэй алхах. Тэгэхээр Бурхны дуудлагыг аваад энэ замаар явж байгаа хүн бол тууштай л явах хэрэгтэй. Манай монголчууд нэг ярьдаг да. Ер нь эцэг эхчүүд дөрөв хүүхдүүдтэй ч ярьдаг. Багш нар шавнартаа ч бас ярьж байгаа харагддаг. Хүн ер нь явсан замынхаа эцэг үүсэх хэрэгтэй. Хүн ер нь явсан замынхаа үр шимийг үүсэх хэрэгтэй. Эндээ тууштай л байх хэрэгтэй. Маш олон Есүст итгэдэг хүмүүс намайг Есүст итгэдэг гэж мэдчихэд ингэж хэлжсэн шүү дээ. Тэр их сонин. Манай сурын харвааны багш бол намайг Христ итгэгч бүр пастор хүн гэдэг юм аа мэдчихэд зорьсон зорилготой тууштай байгаараа. Хүн зорьсон зорилгынхаа эцсийг үздэг байх нь чухал шүү гэж хэлж байсан. Энэ чи юу гэсэн үг вэ? Ерөөсөө энэ замаа нэг юмыг эхлүүлсэн бас сэглээд таях биш. Энийхээ давуу тууштай үр дүнд хүртлээ яваараа. Тэгэхээр энийг бол маш олон Христэд итгэдэггүй, Христийг сайн мэддэггүй мөртлөө намайг энэ Христийн замаар явж байгаа, Христийн үйл хэргийг хийж байгаа хүн гэдгийг мэдэнгүүтээ олон хүн надад тэгж хэлж байсан. Зарим хүн ингээл доромжлол, намайг шоолол, ингээл үгүйсгээл ингэж яснаа төгсгөлд нь хүртэл за ахын чамд нэг л юм хэлээ. Мэдээ замынхаа төгсгөлийг үзээрэй. Энэ замаараа тууштай яваараа гэж яг үнэн үгээ хэлж байгаа байхгүй. Наан нь болохоор эхлээд зүгээр тоглоал намайг шоглол дапалал гэсэн байхгүй юу. Тэгж тэгжсэн яг эцсийн яг зүрхнийхээ үгийг хэлэхдээ за мэдээ энэ замаараа чи тууштай яваараа. Би баярлж байгаа байхгүй юу. Энэ хүн намайг бас нэг зөв юмны төлөө зориод явж байгаа хүн гэж мэдээд байгаа байхгүй тэр чинь. Тэгэхээр Христ итгэл гэдэг бол дуудлагынхаа дагуу бид амьдрнаа гэдэг бол биднээс тууштай байдлыг шаарддаг. Тууштай байдлыг шаарддаг. Манай Нью-Йорк Монгол чуулган би Нью-Йорк Монгол чуулгантайгаа их холбож яриад байна л да өнөөдөр. Яг гэвэл чуулган дээр нэлийн жишээ авч яриад байна. Яг би ганцхан Нью-Йорк Монгол чуулганаа бас ярьж байгаа юм биш. Энд чинь таны ажил, бизнес, гэр бүл, үр хөвгдөнгө бүх юмд чинь хамаатай зүйл заяа. Гэхдээ би нэг чуулган дээр илүүтэй би жишээ аваад ярьчих чинь. Жишээлбэл Нью-Йорк Монгол чуулган өсөж хөгжиж үр дүнд хүрэхийн тулд бид тууштай л байх хэрэгтэй. Бид тууштай л байх хэрэгтэй. Тэрнээс нэг үлгэн салан орон гарan байгаадах юм бол явахгүй. Тийм үү? Тууштай залбирал, тууштай зориулал, тууштай өргөл, тууштай хамтын зүтгэл байж иж энд Бурхны хаан тус байгуулагдана. Энд ирсэн хүмүүс өрөөгддөг болно. Энд хүмүүс цаашдаа үнэхээр олон хүмүүс ирж бидний энэ итгэлийн, залбирлын энэ суурин дээр олон хүмүүс Бурхнаа өрөөгдөх тэр үндэс суурь бий болох юм аа. Тийм болохоор бид Бурхнаар дуудагдсан бол энэ итгэлдээ тууштай явах хэрэгтэй тийм. Бид Есүс Христэд итгэх итгэлдээ бид тууштай явах хэрэгтэй. Бид энэ үйл хэрэгтээ тууштайгаар явах хэрэгтэй юм аа. Тэгжээж бид үр дүнгийн үздэг. Манай нэг багш надад их гоё жишээ аваад ярьж иж үлээ. Томруулдаг шилээр ингээд нар тусгаад ингээд нэг өвс мөвс цаас маас ингээд нэг баг багтаа ингээд нэг шатаадаг штэ тий. Тэгээ тэр жишээг надад авч ярьж байгаа. Тэгээ хэрвээ ингээд хөдөлгөөд авах юм бол тэр үес ингээд шатдаггүй. Яг нэг газар ингээд фокуслаад яг нэг газар ингээд нэг тогтвортой барих юм бол шатаадаг. Тийм ээ.
Тэгэхээр юмд ингээд нэг юм төвлөрөл гэдэг юм хэрэгтэй. Тэгэхээр ийшээш нэг юм руу өсчээл, тийшээш нэг юм руу өсчээл ингээд аль нь ч үр дүн гарсан юм байхгүй. Тэгээ аливаар нь ч явсан юм байхгүй. Тэгэл нэг л их завгүй хүн байгаад байдаг. Тэгээ яг юун дээр үр дүн гаргаа, юун дээр амжилтанд хүрэх гэсэн юун дээр ч үр дүн хүрсэн юм байхгүй, амжилт гаргасан юм байхгүй. Итгэл гэдэг бол энэ. Итгэлийн дуудлага гэдэг бол энэ. Бидний одоо үйл хэрэг гэдэг бол бас энэ. Тэгэхээр төвлөрөл тухайн зүйлдээ өөрийгөө тууштай зориулж аж аливаа юмд үр дүн, үр жимс гэдэг юм гардаг. Бэрхшээлгүй юм гэж нэгч байхгүй тийм ээ. Бэрхшээлийг даван туулаад тууштай байж аж тэнд үр дүн гарлаа. Сая бид нар кемпээр бараг 50-д хүн цугларлаа штэ тий. Хүүхдүүдтэйгээ нийлээд бид чинь одоо ерөнхийдөө томчууд нэг 40 гаруй, хүүхдүүдтэйгээ нийлээд нэг 50-д хүн. Энэ чинь бас бидний нэг жилийн энэ тууштай зүтгэлийн одоо үр дүн багхгүй юу? Тэгээ нэг жилийн үр дүнгээ бол сая бас бид нар энэ кемпээр харлаа штэ өөрсдөө. Бид өөрсдөө маш их эвэгдлээ, урамшлаа. Бид бие бинийгээ хараад тэр донд бүгдээрээ их зоригчлоо бид нар чинь. Үнэхээр бурхан бидэнтэй хамт байгаа юм байна. Биднийг ивэж байгаа юм байна гэж бид бүгдээрээ харж итгэлээ штэ. Тэгээ бүгдээрээ баярлалаа, хөөрлөө тэр дотор. Үнэхээр энэ тэр бурхны оршихуй, ариун сүнсний нөхөрлөлийг бид нар тэр газар хамтдаа мэдэрч ялаа. Гэтэл энэ өнгөрсөн нэг жилийг аваад үзэх юм бол жилийн 53 бүтэн сайныг аваад үзье. Бүгдээрээ дандаа инээдэн баяр хөөртэй сайхан бүтэн сайнууд байсан уу? Үнэхээр санаа зовлолтоор дүүрэн, заримдаа хямралаар дүүрэн, сүнсний тэмцэлтэй бүтэн сайнуудтай ч гэсэн бид хамтдаа өнгөрөөсөн шүү дээ. Тэр болгон тууштай явж иж юм үр дүн гарч байгаа. Тэгэхээр яг ганцхан нэг жилийн тухайд би ярьж байна л да. Тэгэхээр энэ чинь амьдралынхаа туршид бид нар тууштай байж иж үр дүн гардаг юм аа гэж. Тийм болохоор үнэхээр бурхнаар дуудагдсан дуудлагадаа бүгдээ тууштай, итгэмжтэй алхацгаая. Дөрөвдүгürt нь дуудагдсан дуудлагадаа хэрхэн зохистой явах вэ? Хэрхэн зохистой явах вэ? Дөрөвдүгürt нь үргэлж суралцсан, шинжлэхдэхэд бэлэн байх ёстой. Тийм ээ. Бид үргэлж суралцсан, шинжлэхдэхэд бэлэн байх ёстой. Бурхны үгээс үргэлж суралцсан, шинжлэхдэхэд одоо үргэлж бэлэн байж, өөрийгөө засаж, өөрчлөхөд үргэлж бэлэн байх ёстой. Хэдийгээр та ингээд 50-аас дээш гараад явж байгаа ч гэсэн, магадгүй зарим 60-аас дээш гараа явж байгаа ч гэсэн, одоо 60 гарсан би өөрчлөгдөн ч гэж юу аах вэ гэдэг ийм үгээр бити өөрийгөө хуур. Ариун сүнс таны амьдралыг гайхалтайгаар өөрчилж чаднаа. Таны амьдралд шин түүх, шин хуудсыг эзэн эхлүүлж чадах болно. Тийм учраас эзэн бидний амьдралд шинийг хийж чадна тийм ээ. Бид өөрчлөгдөн, бид шинчлэгдэн, өдөр бүр суралцсан, шинчлэгдэн цаашдаа бид хамтдаа алхах болно. Бурхны үг өөрөө биднийг өөрчилдөг. Бурхны үг өөрөө биднийг шинчилдэг. Миний нэг таньдаг хүн анх цуглаан дээр ирээд надаас нэг тийм инээдтэй асуулт асууж иж илээ. Хөөх ястаа мэдхгүй дээр л асууж байгаа юм л да. Тэгээ би бүр энийгээд манай найз байсан болохоор би бүр ингээд энийгээд тэр найзтайгаа ярьж байсан. Энэ цуглааны чи хизээ төгсдөө гэж надаас асуужсан байхгүй. Нэг курсгээ ойлгоцсон. Тэгээ нэг цуглаанд 3 сар аваад тэгээ нэг яваад ингээд нэг дамжааны нэг юм төгссөн бичиг аваад л цуглаанаас дуусах юм байна л да. Тэгээ би хэлсэн аахгүй. Үгүй амьдралынхаа туршид хүн ингээд цуглаанд явд юм а гэсэн чинь бүр гайхаад байгаа байхгүй юу. Ингээд цэцэрлэгт бол нэг хугацаатай явсан, яашилд нэг хугацаатай явсан, 10 жилийн сургуульд нэг 10 жилийн хугацаатай явсан. За нэг байгууллагт хүн нэг 5 жил юм уу. За ингээд их бага хэмжээнд хүмүүс ингээд янз бүр ажиллаад ингээд гараа явд ингээд юм ингээд дандаа дуусдаг тийм үү. Тэгээ цуглаан чи хизээд ингээд одоо төгсдөй гэж. Тэгээд бас нэг хүн нэг сонирхолтой юм асуужсан. Та нар одоо ингээд Библиэл үзээд ах юм. Өөр ном уншиж болтгүй мүү гэж нэг удаа асууж байсан байхгүй. Үгүй Библиэл үзэн штэ гэдгсэн чинь. Үгүй тэгээ наадах чи үзсээр байгаа дуусчдгүй мүү гинэ. Үгүй энэ чи амьдралынхаа туршид бид нар ингээд үздэг сурдаг. Энэ чинь миний яг амьдралын гарын авлага байхгүй. Байнга л хүн өөртөө уншиж сураагүйгээ сурж сурсан гэд бодцсон хэсгээ эргээд унших гэсэн дахиад тэндээс тухайн үедээ олж хараагүй зүйлээ хүн эргэж олж хараад сураад өөртөө ажиллаад өөрчлөөд ингээд амьдралынхаа туршид явдаг юм а. Энэ бол ерөөсөө бидний амьдралд өгөгдсөн Бурхны үг, бидний замыг гэрэлтүүлдэг, бидний одоо хөлийг маань алхам бүрийг одоо чиглүүлж өгдөг Бурхны үг. Тийм учраас энэ бол насан туршид Библи гэдэг юм бол ерөөсөө надаас салахгүй. Миний цүнхний ном байна, миний ширээний ном байна. Би аялсан чинь Библитэйгээ хамт явна. Үргэлж Библийн үгээс би унших болно. Уншсан үгээ хэдэн сарын дараа эргээд уншихад л уншаагүй юм шиг л уншиж яддаг заримдаа. Тийм болохоор Библийг уншаад дууссан баярлаа бакачка чавчус 50. За одоо өөр ном тийм юм баахгүй. А өөр ном бол уншин штэ. Та ажилтайгаа холбоотой, хэрвээ та оюутан бол сургууль соёлтойгоо холбоотой, эсвэл одоо та өөрийнхөө мэрэгжлийнхаа дагуу, эсвэл одоо өөрийнхөө сонирхож байгаа сонирхлынхаа дагуу өөр номнууд бол уншаал явна. Гэхдээ хизээж уншиж дуусахгүй нэг ном бол
Библи байгаа. За би саяхан Монголоос захиж нэг түүхийн 5 бот ном авчруулсан. Тэгээ ялангуяа одоо 4 ойрдын түүхийн талаар өгүүлсэн. Ялангуяа Монголын эзэнт гүрэн дууссаны дараа тэр 1400 он, 1500 он, 1600 он, 1700 он гэсэн энэ 400 жилийн хугацаанд Монголын түүхэнд юу болоод өнгөрсөн ерөөс ингээд зүгээр нэг юм сонирхогч бидний хувьд ингээд айгу тодорхойгүй байдаг. Тэгээ би өөрөө түүх сонирхдаг хүн учраас энэ сэдвээр ингээд бүр суралцахыг маш их хүсэж байсан. Гэтэл өөр Монголын түүхч Намсраагаан бичсэн гоё ном гарсан учраас би Монголоос захиж авчруулад одоо ингээд бот-ботоор нь уншаа явж байна. За тэгээ уншаад дуусчвал цааш нь тавина штэ. Тийм ээ ингээд тэрийг бол ингээд түү гэдэг өглөө болгон чимээгүй цаг хийж байгаа юм шиг уншаал ингээд өнөөдөр би эндээс ямар үг бурхан минь надад хэлэх вэ гэдэг тэгээд ахгүй штэ. Библи бол өөр байхгүй юу? Библи бол яг нь мөн хамиг өхийн тулд өгөгдсөн ном. Надад миний зан хандлагын маань зааж өгдөг ном. Тийм үү? Миний бурууг хэлдэг ном, намайг урамшуулдаг ном, Бурхны тухай зааж өгдөг ном учраас эн чинь миний амьдралын ном байхгүй юу? Тийм учраас Христ итгэгчдийн хувьд үргэлж суралцаж Бурхны үг дотор шинчлэгдэж амьдрна гэдэг бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг байдаг юм аа. Ингэж л бид дуудлага хэрэгжүүлнэ. Бид суралцахгүй, бид өсөхгүй юм бол одоо бид дуудлага хэрэгжүүлж чадахгүй. Номлол дээр ч гэсэн одоо би ингээ өссөн байхгүй. Зөвхөн ингээ Христ Бурхныг таньж мэдэх мэдлэг юм уу? Христэд итгэх итгэл залбирал дээр ингээ өссөнтэйгээ адилхан номлол дээр ч гэсэн одоо ингээ өсөө явсан байхгүй юу? Би ч одоо бүр 17 8 тагаас ийм жижиг бүлэгт ингээ Библийг одоо зааж эхэлсэн хүн. Тэгээ анх ингээд ном уншсан номоо заадаг байлаа. Тэр номон дээр ингээд бүгэлж бичээд хоос орон цагийг бүгэлж бичээд тэрийг хичээл болгож гүйцээж аваад тэгээд тэрийг ингээд харж агаад ингээд заачдаг ийм хүн байлаа. За дараа нь тэр номтой номгүй өөрөө номлол зохиодог. Одоогийн хэлээр бол ингээд контент боловсруулж эхэллээ шүү дээ. Одоо ингээд өөрөө Библийг уншаад яг номлол ингээд бич сурлаа. Баа бээгүү бичнэ. Тэгээ нөгөөхөө тавьж агаад баа бээгүү бараг л унших нь холгүй номлоно. Сүүлдээ баа бээгүү бичээд нөгөөхөө харахгүйгээр номлоно. Сүүлдээ баа бээгүү бичгээ болоод товчлол бичээд номлоно. Зөвхөн товчлоо харахад л ерөөсө бүх үг орсож ордож тэгээ номлоно. Сүүлдээ товчлолчгүй Библийг барьж гараад зад номлох үе бас байна. Тэгэхээр өөрөөр хэлбэл нөгөө хязгаараа даваал яваад байгаа юм шүү дээ хүн чинь. Тэгэхээр зүгээр л номлол гэдэг нэг сэдв дээр л хүн ингээ өсч байнга өөрийгөө шинчилж дараагийн шат руугаа гараад ингээ явж штэ. Тэгвэл Бурхныг мэдэх мэдлийн хувьд, залбирлын хувьд, Бурхныг магтан дуулах дууны хувьд, итгэлийн шийдвэрийн хувьд, хүмүүстэй харилцах харилцааны хувьд салбар болгон дээр бид шинчлэгдэн Бурхны үгээр өсөж өөрчлөгдөж байгаа хэрэгтэй байхгүй. Ажил мэргэжлийн хувьд мөн ялгаагүй тийм ээ. За, төгсгөлийн 5 дугаарх нь дуудлагынхаа дагуу одоо явах тий дуудлагадаа зохистой явах 5 дахь арга зам бол амралттай алхах гэж. За тэгэхээр би нэг 5 алхааны тухай тий дуудлагадаа зохистой явах 5 алхахыг ярьж шít тийм ээ. Нэгдүгээрх нь Бурхантай хамт алхах. Хоёрдугаарт бусдтай хамт алхах. Буюу багаар ажиллах тийм үү. Гуравдугаарт тууштай байх. Дөрөвдүгээрт суралцаж шинжлэгдэж явах. За төгсгөлийн 5 дугаарт нь амралттай алхах гэж. За тэгэхээр аливаа одоо ажил үүргийг хүн ингээд удаан хийгээд ирэхээр нэг юм жоохон нөгөө нэг анх орохдоо ингээл нэг бүхнийг нэг юм гоё сэтгэлээр хийжсэн бол нэг тухайн ажилдаа ингээд нэг удаад гаршаад ирэхээр туршлагатаач болоо мундагч болоод тэгээ туршлагатаа мундаг болоод ирэхийн сацуу нэг юм муу зан сууж эхэлдэг те. Тэр нь юу вэ гэхээр нэг гарын үзүүрээр нэг юм сэтгэлгүй хийж эхэлдэг тийм үү. Анх болон хөөрхөн залуу байхдаа ахаа ихчээ яах вэ хүүгэл ажиллаа хийжсэн залуу сүүл одоо ингээл хүнтэй хэрэлдээл ингээл ямар ч хайр байхгүй. Юмыг нэг удаад ирэхээр нэг юм тухайн салбар дээр нэг удаан ажилласан хүмүүсийн нэг сул тал нэг тийм байдаг те. Мэдээд байгаа чадаад байгаа уулна. Үнэхээр туршлагатай. Үнэхээр бас мэднэ чадна. Тэгвэл нэг сэтгэл хөрдөг сүултээ. Тэгээ яадаг вэ гэхээр ингээд нэг юм бардамнаал. Тэгэл ерөөсөө нэг бусдыг доош нэгээд муугаа ажиллаал. Тэгээд ингээд байгаад байдаг. Тэгээд тэр нь ингээд бусдыг босгох биш, бусдыг нураагаад байдаг. Тийм ээ. Гавьяа байгуулах биш, улам гай болоод байдаг. Байгууллагадаа гай болоод эхэлдэг. Тухайн хамт олондоо гай болоод эхэлдэг. Тэр хүн одоо яах ёстой вэ? Тийм. Гүйгүй тэтгэврт гарах ч байх те. Зогсолт авах ёстой. Тийм. Тэтгэврт гаргаад баяртайгаа өшгөлөө явуулж болохгүй шүү дээ. Энд чинь амбартаа явуулж болохгүй шүү дээ. Энд чинь зогсолт авах ёстой. Тэгээ би хаанаас унчваа? Тэгээ би юу алдчихваа? Би одоо цаашаа энэ чигээрээ явахгүй тулд би юуг засаж залруулах вэ гэдгийг харах ёстой. Тийм үү? Тэгтээ сайн хариулт өглөө. Баярлалаа. Яг үнэн.
Гэхдээ тэтгэврт гарахаас өмнө заавал тэтгэврт гарч асуудлыг шийдэх ёсгүй шүү дээ. Тийм биз дээ энэ чинь. Яг нэг болохгүй болохоор нь тэгээд зайлуулцдаг, явуулцдаг байдлаар юмыг шийдэж болохгүй үстэй энэ чинь. Тэгэх юм бол энэ хорвоо гэдэг чинь юу болох юм бэ? Энэ сүм цуглаан гэдэг чинь юу болох юм бэ? Энэ баг хамт олон байгууллага гэдэг чинь юу болох юм бэ? Тэгээ яахын залхахаараа нөхрийгөө бас явуулах уу? Эхнэрийгээ явуулах уу? Би бүр чамтай 20 жил амьдч одоо харахаар дургуй өрөөд байгаа. Чиний бүр наад одоо болчихжээ. Одоо хоёулаа гэрлэлтэндээ тэтгэвртэй гарьяа гэдэг. Тэгээ яахын. Тэгээ ингээд бүх юмыг тэтгэврт нь гаргаа явуулаад байж мэдээж болохгүй. Тэгтээ их гоё өнцгөөс хэлж өглөө. Тийм учраас би юмыг бас нөгөө өнцгөөс нь ярих боломжийг бас өглөө. Маш их баярлалаа. Бид үргэлж зүрх сэтгэлээ ингээд шинчилж, өөрчлөгдөж, үргэлж нөгөө хайраар юмыг хийж байхын тулд бид өөрсөндөө амралт авч явах хэрэгтэй. За энэ амралт гэдэг нь ингээд сүмээсээ амрах тухай яриаггүй шүү дээ. Тэгээ бурхнаас амралт авах тухай яриаггүй те. Энэ ажил хэргийн хувьд ярьж байгаа болохоос биш тэр хэрээрээ бурхантайгаа ойртдог. Миний хувьд завгүй ажиллах тусам ингээд бурхнаас холдоод байгаа юм шиг мэдрэмж надад төрдөг. Жоохон зав гаргаад ирэхээр би илүү их Библийг уншиж байна. Илүү их залбирал цаг гаргаж байна. Илүү бүр бурхантайгаа ойртож байна. Завгүй яваад ирэхээр л бурхнаасаа холдоод муухай ааштай болол эхэлдэг. Тийм ээ? Ер нь хүн болгон тэгдэг баг. Ер нь. Тий. Тийм болохоор тэгээд нэг юм завгүй нийгэмд нэг л их завгүйгээр бахархсан хүмүүс л яваад байдаг те. Завгүй байдал гэдэг бол үнэхээр аюул шүү нэг талаар. Яг бол таныг шатааж дуусгадаг. Таныг нэг мэдхэд яг та мөнгө их олж иж болно. Завгүй байгаад тухайн нэг цаг үе завгүй байж зүтгэснээрээ та тухайн үедээ нэг амжилтанд хүрээд болоод байгаа юм шиг нэг юмд хүрээд байгаа юм шиг байж болно. Гэхдээ хүнээ байдیں шүү. Хүнээ алддیں шүү. Та нар тийм яриа мэдхүүгүй юу те. Амжилтанд хүрээл ингээ лаг болол ирэнгүүтээ нэг педагог хэлдэг хүмүүс байдаг те. Үг сонсгоо ойлол, харьцдаг байсан үнтэйгээ харьцгаа ойлол. Энд чи яаж вэ? Нөгөө амжилтандаа ташуурч эхэлж байна. Хаанаас алдснаа одоо харахгүй байна. Нэг зогсолт авах хэрэгтэй. Миний амьдрал юу болоод байна? Би юуг буруу хийчихвэ? За би хэсэг бурхантайгаа хамт сууя. Би эзнээсээ асууя, би залбирая. Одоо би цаашаа яаж алхах вэ? Миний амьдралын дараагийн алхам юу баах вэ? Ингэж явахыг хэлж байгаа амралт аавна гэдэг нь. Заримдаа хүмүүс ингэж хит их завгүй, маш их олон ажил хийж, маш их мөнгө олж байгаагаар хоорондоо өрсөлддөг. Энэ бол буруу юмар өрсөлдөж байгаа. Энэ бол буруу юмараа бахархаж байгаа. Яа тэгэхээр чи энэний ард эн чин дандаа таны өөрөө чи шаталтан дээр явж идэх байхгүй энэ юм чин дандаа. Та өөрөө дандаа шатаж дуусч идэх байхгүй ард нь. Тэгээд ард нь юу болов? Гэр бүлт чи эв нэгдэлгүй байдал бий болдог. Хэрүүл орол бий болдог. Бардамнал сайрхал бий болдог. Бусдыг доош нь хийдэг. Өөрийгөө дөвөөлгөж боддог. Хэрэггүй юмар сайрхдаг. Бурхнаар биш өөрийнхөө амжилтаараа барддаг. Ард нь өөрөө амар их ядарч байгаа шүү дээ. Амар их хямарч байгаа байхгүй. Хүнд ярихаараа дийлээд байна, ялаад байна, лаг байна, Америкт өстой нэрэ. Тийм л юм яриад байдаг. Гэтэл ардаа өөрөө гэр бүлээ золиослж байна, үр хүүхдээ золиослж байна, үн цэнтэй бүхнээ золиослж байна. Тэгээ сайн зан чанараа алдаж байна. Өөрөө ямар муухай болж өөрчлөгдөж байгаагаа харахгүй явж идэг. Энэ бурхны хүсэл гэж юу? Бурхан та биднийг ийм байгаасаа гэж хүсдэг гэж юу? Үгүй шүү дээ. Тийм болохоор би өнөөдрийг хүртэл 20 гаруй 30 ахын жил чуулганд үйлчилж, чуулганы одоо пастораар үйлчлэхдээ өөртөөгөө хамт үйлчилж байгаа хүмүүст би ер нь 1-2-оос илүү үйлчлэл өгөхгүй байхыг зорддог. Яагаад бол хүн ингээд хит их ачаалттай яваад ирэхээр хүн шатаж дуусдаг. Богино хугацаанд л үйлчилдэг. Тэгээ сэтгэл нь хөрдөг. Тэгээ шархаавдаг. Тэгээ цаашаа үргэлжлүүлэн юмаа хийж чадхаа болдог. Тийм болохоор хүн ер нь нэг их бол 2 үйлчлэл тэрийгээ сайн хийгээд тогтвортой урт хугацаанд явах нь л амжилт байдаг. Энэ өөрөө чуулганыг босгон байгуулдаг. Тэгээс богино хугацаанд ингээд нэг юм хуурай мод чиг нэг богино хугацаанд дүрлцэн асаад тэгээ нэг 5 минутын дараа юу чгүй сая дүрлцэжсэн гал хайдсан бэ. Баахгүй болцсон. Тэмтэй адилхан ингээд сууж иж болохгүй. Тийм болохоор урт хугацаанд тогтвортой үр дүн гаргаж амьдрнаа гэдэг бол өөрөө мэрэгэн ухаан юм. Энэ бол Бурхны хүсэл юм. Бид ингэж амьдрах нь Бурхны хүсэл төлөвлөгөө юм. Тийм учраас бид бас амьдралдаа пауз авдаг. Тэгээ пауз авахаараа тийм ээ буруу юм хийгээ явах тухай яриаггүй шүү дээ. Бурхантайгаа илүү их цаг гаргадаг. Эзнийг илүү сонсдог. Эзэн дотор өөрийгөө дахин барьж босгодог. Өөрийгөө нөхдөг. Тийм ээ шархаа эдгээдэг. Тэгээ дараагийн алхмаа хийхэд бэлтгэдэг. Ийм цаг бол өнөөдөр миний яриад байгаа амралттай алхах цаг юм аа. За ингээд өнөөдөр бүгдээрээ хамтдаа дуудлагатай зохистой амьдрах нь буюу дуудлагатай зохистой явах нь гэдэг сэдвээр хамтдаа Бурхны үгийг сонглаа. За дуудлага гэдэг бол
үндсэндээ хоёр янз байна гэж сурсан тийм үү. Нэгдүгээрх нь Есүсээр дамжуулан Бурхан биднийг аврал руу дуудсан авралын дуудлага. Нөгөөх нь надаар дамжуулаад сайн зүйлийг хүсэж итгэлийн үйл хэргийн дагуу энэ дэлхий дээр миний гүйцэлдүүлэх үйл ажиллагаа. Энэ бол Бурхан надад өгсөн бэлэг авиасын дагуу хийгддэг үйлчлэл, ажил амьдрал маань хэлж байгаа. За энэ дуудлагадаа тэгвэл зохистой амьдрья. Тийм ээ. Энэ дуудлагадаа бүгдээрээ зохистой явцгаая. Тэгвэл яаж зохистой амьдрах вэ? 5 арга замыг хуваалцлаа. Хамгийн нэгдүгürt Бурхантай хамт алхах юм. Хоёрдугаарт бусдтайгаа хамт алхах юм. Гуравдугаарт тууштай бай, итгэмжтэй бай. Дөрөвдүгээрт суралцаж, шинжлэгдэхэд үргэлж нээлттэй бэлэн бай. Тавдугаарт амарч, тийм ээ, өөрийгөө засаж залруулж, амарч шинэ хүчээр, шинэ Бурханы хүчээр, тийм ээ, шинжлэгдэн сэргээгдэхэд бас бэлэн байя гэсэн. Ийм сэдвэр та бүхэндээ би эзний үгийг хуваалцлаа. За ингээд үгийн дагуу бүгдээ хамтдаа залбирая. Магдалины багийг бас урьж байна. Залбирая. Тэгээ өнөөдрийн энэ үгийн дагуу хамтдаа залбирцгаая. Халелуя. Бурхан аав минь, та эзэн Есүсийн дотор биднийг өөрийнхөө хөвгүүд охид байхаар, таны тэнгэр дэх мөнх амийн өв залгамжлагч байхаар дуудсанд баярлалаа. Гэм нүглийн минь угааж, биднийг эдгээж, шинэ хүн болгохоор биднийг дуудсанд баярлалаа. Таны энэ дуудлагыг бид өнөөдөр хүлээн авч байна. Мөн та биднийг аврал авах, таны өрөөлийг хүртэх, таны хөвгүүд охид байхаар дуудаад зогсохгүй. Энэ дэлхий дээр аливаа сайныг хүсэж итгэлийн үйл хэрэгүүдийг үйлдвэрлэхийн тулд та бас биднийг дуудсан билээ. Энэ бүхэн таны хүчээр бий болоосай. Энэ бүхэн таны хүчээр биелээсэй хэмээн бид өнөөдөр хамтдаа таны үгийн дагуу залбирч байна. Бид энэ дуудлагадаа зохистой амьдрахыг хүсэж байна. Бид энэ дуудлагынхаа дагуу зохистойгоор бид амьдрч явахыг хүсэж байна. Та биднийг ивэгээч. Бид дараах 5 алхмыг таныхаа өмнө өргөж байна. Амьдралын ямар ч үед тантай хамт алхмаар байна. Ямар ч үед бид бусдтайгаа багаар ажиллан хамт алхмаар байна. Дуудагчсан дуудлагандаа итгэмжтэй, тууштай байхыг хүсэж байна. Мөн суралцаж, шинжлэгдэн, өөрчлөгдөж явахыг хүсэж байна. Мөн хэзээ амарч таны дотор сэргээгдэж явахыг бас хүсэж байна. Та биднийг ивэгээч. Та биднийг өрөөгөөч. Таны дуудлага бидний амьдрал үйл хэрэгээр минь дамжуулан энэ дэлхий дээр хэрэгжих болтугай. Биелэлээ олох болтугай эзэн минь. Тэгээд таны нэр бидний дунд алдаршаач. Тэгээд бид бас тантай хамт энэ дэлхий дээр таны хүмүүс хэмээн гэрэлтэж, таны яруу алдраар бид бас алдарших болно эзэн. Та Нью-Йоркд байгаа монголчуудад та өөрийгөө хэн бэ гэдгийг та харуулаач. Надаар дамжуулан миний зан чанар, миний үйлчлэл, миний дуудлагадаа зохистой амьдарч байгаа энэ амьдралаар минь дамжуулан та энэ газар Есүс та хэн бэ гэдгийг харуулаач. Та зүгээр нэг шашин биш. Та бол зүгээр нэг хөтөлбөр биш. Та бол жинхэнэ Бурхан гэдгийг харуулаач. Та бол жинхэнэ эзэн гэдгээ мэдүүлээч. Та хүнийг өөрчилдөг гэдгийг харуулаач. Та биднийг эдгээж, чөлөөлж, тайвшруулж, амрааж, та бидэнд баяр хөөр өгдөг гэдгээ та энэ дэлхийн хүмүүст гэрчлэн харуулаач. Та бусад үндэстнүүдэд харуулаач. Та монголчуудын дунд яаж ажилладаг гэдгээ энэ дэлхийн энэ олон үндэстнүүдэд та гэрчлэн харуулж, Есүс та энэ газар монголчуудаар дамжуулан алдаршаач. Та бас өөрийн чуулганыг, өөрийн хүмүүсийг та өндөрт өргөөч. Учир нь Нью-Йорк Монгол чуулган таныг урьж байна. Энэ бол таны чуулган, энэ бол таны хүмүүс. Тийм учраас энэ бол таны хүмүүс гэдгийг та харуулаач. Энэ бол таны оршихугаар дүүрэн, таны яруу алдрын гэрлээр бэлгсэн газар гэдгийг энэ хорвоод та бидний гар дээрээ өргөн харуулаач гэж гуйж байна. Эцэст нь та алдарш болтугай. Эцэст нь таны нэр алдарш болтугай. Эцэст нь таны хүмүүс гэдгээр танаар ивээгдсэн таны ариун ард түмэн гэдгээр биднийг та өндөрт өргөмжлөөч эзэн. Бид дуудлагадаа зохистой явахд минь туслаарай.
талархан энэ бүгдийн төлөө аврагч эзэн Есүс Христийн нэрээр залбирanгуйлаа. Аамен.